За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийнхөө подкастын дугаараар йогийн бүжгийн талаар Эктагштайгаа одоо ярихаар Эктагшагаа урьсан байгаа. За тэгээд урилгын маань хүлээж авч одоо оролцохоор зөвшөөрсөн баярлалаа. Тэгээ багшаагаа бас сонсогчдод өөрийгөө танилцуулаач гэж хүсмээр байна. Тэгээд яриахаа хоёлаа эхлэе. За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. За намайг Эктагдаг. За би йогийн багшаар ажиллаад үндсэндээ 3-4 төгсөл рүүгээ орох гэж байна. Яг үндсэн мэргэжил маань өөрөө би одоо ландшафтны архитектор мэргэжилтэй. Яг одоогоор л йогийн багшаар ажиллаад ингээд явж байгаа юм хүн байна. За баярлалаа. Тэгээд миний бодлохоор Эктагштайгаа анх нөгөө йогийн багшийн бэлтгэх нөгөө 200 цагийн сургалтын дээр анх танилцчихсан. Тэгээ багш маань бол яг манай ангийн багш байсан. Тэгээ багшаасаа нэлээд олон зүйлийг одоо ажигласан, бас суурсан, анзаарсан гэх юм уу. Тэгэхээр яриагаа бас хоёлаа таны нөгөө анх йогийн бүжигтэй хэрхэн танилцаж байсан талаарх түүхээр хэлье гэж бодож байна. Тэгээ миний хувьд бас яг 200 цагийн сургалтанд сууж байхад багшийнхаа яг тэр йогийн бүжгийн хичээлүүдэд суугаад йогийн бүжиг гэж йог тэр дундаас ингээд бүжиг болгож ингэж гоё нөгөө хөдөлгөөнийг юм одоо хоорондоо ямар нэгэн тийм пауз ч юм уу тий зогсолтгүйгээр аягүй гоё тийм урсаж одоо флоу хийж болдгийм байна. Нэмэх нь тэр аялгуун дээр ямар гоё ингэж нөгөө аялгуунд орж хийж болдгийг тэрийг анх мэдэрчээсэн. Тэгээ багшаагаас йогийн бүжгийн анх хэрхэн танилцчээ тэр талаар түүхээ хаваалцаач гэж хүсмээр. За би хамгийн анх 2017 онд хамгийн анх йогоор хичээлдэж эхэлсэн. Үндсэндээ бас намайг яг йог руу хөтлж оруулсан маань одоо миний нөхөр байдаг. Би 2017 онд одоо гэрээ эцэгтэй байсан. Гэртээ 2 том хүүгээ дөрүүлээд гэртээ суудаг байсан. Тэгээд одоо нөхөр маань одоо йог их зүгээр юм байна. Чи йог яваад үзээчээгээд йог ингээд санал болгоод байсан. Тэгээ миний бүр ингээд очиж хичээллэх студийг олоод багшийг нь сонгоод ингээд бүгднийг бэлэн болгоод судлаад олцсон байсан. Тэгээ би очиод хичээл сууж байсан. Би хамгийн анх нөгөө Нара йога гэдэг студи дээр Нара багшийн хичээл сууж ирсэн. Тийм. Багш ч юм байна. Тэрнээс хойш ер нь йогиго хаяагүй тасралтгүй одоо ингээд хичээлсээр л байгаа. Тэгвэл та их гоё холбогдчихсэн юм шүү дээ. Анх тэнд нэг сантай. Тэгээд өөрөө гоё тууштай өргөжлүүлээ авсан байна те. Би бас багшаас нэг хичээлийн авцаа сонсч байсан зүйл нөгөө тууштай байдал. Тэгээд нэг асана хөдөлгөөний хийхдээ те. Зөвхөн хийгээд өнгөрөвч тэрийгээ бүр өөрөө ингээ ойлгож биеэрээ мэдэрч хийх нь чухал байдаг шүү гэд танаас нэг хичээлээр хэлжсэн. Тэр одоо ойлголт юм да надад бас айгу үлгэн байдаг байхгүй. Зүгээр нөгөө нэг дуурайгаа ч юм уу хараад хийн гэхээс илүү тухайн хөдөлгөөний яг биеийн айл хэсэгт нөлөөлж байгаа тэрийгээ айгу сайн анзаараад тэгээ та бас өөрийнхөө нэг түүхийг хуваалцчихсан. Анх эхэлж байхдаа яг цөөн хідэн асанаа дээр илүү төвлөрөөд тэрийгээ илүү сурсан гэд тэр талаас та дэлгэрүүлээд бас ярьж өгөөч. Тийм. За би тэгээ анх Нара йога студи дээр яг тасралтгүй 5 сар хичээлсэн. За эхний сар бол би ер нь яг юу хийгээд байгааг мэдэхгүй байсан. Эхлээд ороод яг нэг сонирхолтой байсан л да. Хүний биеийг бас ингэж хөдөлгөөж, ингэж эргүүлж, ингэж мушгиж болт юм байна тий. Гэхдээ аюу хэцүү байсан. Миний бие ингэж хөдөлгөхөд ер нь маш хэцүү тий. Гэхдээ сонирхолтой байсан. Тэгээ эхний 1 сар яг ингэ өнгөрч байгаа. 2 дахь сараа би ингэж хичээллээд яг дуусгаалт тэр нэг өглөөний хичээл дээр би гайхалтай үнэхээр гайхалтай мэдрэмж авчихсан. Тэгээ багш зааланд байгаа хүмүүсээ бүгднийг мод байрлалд оруулсан. Тэгээд би яг ингээд мод байрлалд ороод ингээд зогссон чинь би бүр яг л ингээд үндэстэй бүр гайхалтай том юм савлгаар юм өчрөхөд мод шиг ингээд хүн нэрээ түлхсэн ч би ингээд хажуус гарахгүй байгаа юм шиг тий. Бүр ингээд үндэс маань доошоо гадар руу ургаад мөчөр салаам ингээд дээшээс салаалал ингээд ургаж байгаа юм шиг бүр айгүй гоё мэдрэмж авсан. Яг тэр би одоо яг юу гэсэн мэдэхгүй байна. Би одоо өөрөө тэгж төсөөлсөн үү? Одоо тийм мэдээж миний төсөөлөл авал та. Гэхдээ яагаад би тэгж гэмт тэгж мэдэрсэн юм бэ?
тухай бүр үнэхээр гайхчихсан. Тэрнээс хойш би тэгээд энэ гоё мэдрэмж үнэхээр гоё мэдрэмжүүд юм байна. Одоо мэдрэмж төсөөлөл гэдэг чинь айгүй гоё аахгүй юу? Би ингэж гоё төсөөлж ингээд дасгалыг хийх юм бол би дэ үнэхээр гоё мэдрэмжийг авч чадах юм байна гэж бодоод үргэлжлүүлээд явсан. Яг ингээд тасралтгүй би 5 сар явж агаад дахиад хөл хүнд болоод жирэмсэн болсон. Тэгээ йога төр завсарлаж байгаа. Тэгэд би яг тухайн 5 сард суралцаад явахдаа би нэг зүйлийг сурсан. Нэг тогтоож авч үлдсэн нарны мөргөлөөсөн. Тэгээд би яг дахиад жил дараалаад 2 төрсөн. Яг тэр жирэмслэлтийнхээ араас дахиад жил дараалаад ингээд 2 төрчихөж байгаа. Энэ хугацаанд би ерөөсөө нөгөө нарны мөргөлөө хийгээд байдаг гэсэн. Ерөөсөө орхиогүй. Ингээ бие дагаал цаг зав гаргаад өөртөө заавал нэг цаг гаргаа өдөрт тэгээ нарны мөргөлөө хийгээд байдаг. Жирэмсэн байхдаа ч гэсэн хийдэг байсан. Гэхдээ яг ингээ дараа нөгөө багшийн сургалтанд суугаад жирэмсний yoгийн багшаар суралцаад бас ингээд болохгүй байлад майллыг бас хамаагүй хийжлээсэн байлээ. Тэгээд ямар азараас хилдэг юм болчихгүй юм те. Тэгээд тасралтгүй ерөөсөн нарны мөргөлөө хийдэг байсан. Тэгээд 2021 он хүртэл шүү дээ тий ерөөсөө орхиог нарны мөргөл хийдгээс өөр юу ч хийдэг байсан. Тэгээд 2021 онд би йогийн багшийн сургалтанд бодож аваад сууя гэж бодсон. Би одоо бас ингээд хүүхд маань бас гараас гараад нэг айтайхан болчлоо хамт олонтой бол ажил төрөл хий гэж бодсон. Тэгээд юу ийх үү гэж бодсон. Би одоо мэрэгчлэр ажиллах гэж бас нэлээд завсарлагдсан тий. Тэгээд ер нь бодож аваад миний одоо хамгийн сайн чаддаг зүйлээ л хий гэж бодсон. Тэгээ би бодсон байхгүй юу? Миний хамгийн сайн чаддаг зүйл юм болоо гэдэг. Тэр нь миний одоо энэ өөртөө ажиллах, биетэйгээ ажиллах юм шиг санагдаад тэгээд би яг IYS-ийн сургуультай 2021 оны 8 сард яг багшийн сургалтанд танхимын сургалтанд сурчсан. Тэгээд би ангидаа ингээд ороод одоо нэг асана задлан хийгээл өглөө болгонд садана хийгээл явдаг шүү дээ. Тэгээд бид нэр тэгэхэд ер нь энэ дотроо бас тажгүй боломжийн чадамжтай байгаадсан. Тэгэхээр би бодож байгаа хгүй. Тэгэхээр нэг зүйлийг ингээд олон дахин давтан хийх нь ерөөсөө маш гоё гайхалтай үр дүн хүний бие дүүхдэг. Тэр ингээд би энийг ингээд хийгээс сурцсан би энэ дараалал мэдсэн гэж бодож ерөөсөө болохгүй. Тэрийг ерөөсөө ингээд хийгээл ах хэвээр хийгээл. Тэгээ йогийн одоо ерөнхий гол зарчим нь ерөөсөө гайхамшиг нь ерөөсөө амьсгалд орчтой тийм ээ амьсгалтаа хослуулаад хөдөлгөөнөө яал ингээл хийгээд авах нарны мөргөл бол үнэхээр гой сонгодог байсан. Тэгээ миний би бүр гайхалтай гоё чадамжтай болгосон байсан би тэр багшийн сургалтанд ангидаа ороод мэдсэн. Көөх би өмнө оролдоод чадахгүй байсан байрлалуудаа би хийж чаддаг болсон байсан. Дайжгүй гоё сонголттой болсон байсан. Боломжийн сайн мушгирч байсан тий. Ер нь айгүй гоё миний би тал бүрсэн айгүй гоё нээж өгсөн байсан. Та тэгвэл айгүй гоё нөгөө өөрийгөө яг баг 2 жил гарна тэ 3 жил бэлдэж агаад тэгээд багшийн сургалтанд суусан байна те яг нөгөө өөрөө өөртөө эхэлж ажиллаж байгаа. Тий яг үнэ тэгсэн. Тэгээ ер нь одоо нөгөө нэг хүмүүс жоохон тийм уйдгартай тэрнэр амархан уйдгартай биш юм аа. Нөгөө амархан залах гэдэг те энэ чи хийцэн штэ би мэдэн штэ өөр гоё шинэ юм хийж үзнээр ингэ тэгээд гэтэл тэнд ямар гоё гайхамшиг нуугдж байгааг хүмүүс ер нь анзаарах нь цөөхөн те яг ингээд нэг зүйлийг дахин давтан хийгээд тахт хүний бие нэр үнэхээр гайхалтай зүйл өгдөг шүү. Одоо би бол нарны мөргөлийг үнэхээр урсгалдаг би ингээд 54 тааргийг би одоо 30 минутанд те яг ингээд ярихгүйгээр ингээд урсгаад яг амьсгалтаа хослуулаад тэгээд би ингээд 30 минут ингээд төвөггүй амьсгаадахгүй шүү те ингээд гоё урсгаад дуусчихдаг. Тийм гоё чадамжтай болж би маань хөгжсөн. Дээрээс нь гол нь нөгөө нэг амьсгал маань маш гоё чигдэрч ирсэн. Та юу анх ингээд би болохоор арай өөр байдлаар нөгөө багшийн сургалтанд суудсан юм байна л да. Гинт нөгөө мэдээлэл авч харсан дээрээ үндэслэл яг баг зэргийн йог оролддог гэжтэй. Гэхдээ яг тань шиг юм тууштай нөгөө өөртөө хийж ажиллаж байгаа суугаагүй. Тэнгүүд би яг нөгөө багшийн сургалтын нэлээ эрчимд одоо ангиадаг те өглөө нөгөө 7-аас эхлээд орой 6-7 хүртэл. Тэнгүүд би бас яг өөрийнхөө хийдэг хэлийг санаад миний бүрхүүл ингээд нэлээ их гараад тэгээд зэрэгцээд минийд ингээд дотор муу гараад тэгээ би танаас суужсэн та санаж өгөөгүй. Бүш миний ингээд жоохон дотор муу гаргаад энэ юуных вэ гэсэн та заа хийгээлээ тэгээ зүгээр болчихсон чинь нэрээ яг нөгөө хичээлээ дуусгаал төгсгöd бүр ингээд
аюу гой нөгөө та сая хэлж нөгөө бие ингээ мэдрээд ямар нэгэн тийм одоо төг ч юм уу тийм цаад барьаар мэддэхгүйгээр ингээ юмнуудаа хийдэг болсон байсан. Тэгээ таны болохоор яг тэр хэсгүүдээ бүгдийг нь өөрөө өөртөө өмнө нь ингээд нэлээд олж ажиллаад тэгээд яг нөгөө нэг дараагийнхаа түвшин рүү орсон. Тэнгүүд хүн болгоны нэг юм үе шатууд байгаа. Тэгээ өөрөөр мэдээж нэг холбогдож байгаа үед нь өөр байдаг. Би бол жишээ нь бол одоо зөв мэдээлэл сонсоод одоо илүү тэгээ авсан байна. Та бол эхлээд ажиллаж байгаад ингээ орсон байна. Тэнгүүд ямар нэгэн байдлаар явахтай холбогдсон яваар хичээлдэг хэрнээ тэндээ матгүй ингээд за гацах гэдэг үг сонголт ашиглаж гацаад ч юм уу тий. Тэгээ цаашгаа ингээд илүү өөрийнхөө нөгөө урт чадварыг чадамжийг дэвшлүүлэх гэхээр хаанаас эхлэхээ бас мэдэхгүй байгаа мó эсвэл тэгээд өдөр тутамдаа нөгөө хийгээд байдаг одоо хідэн санаа дотроо илүү ажиллаад гэхдээ тэрийгээ бас яг бүрэн одоо утга учирыг нь ойлгож хийж чадахгүй. Гэхдээ өөрөө тэрийг бас мэдрээд байгаа хүмүүс байвал та хаанаас эхлээрээ юун дээрээ илүү анхаарах хэрэгтэй вэ? Тэрэн дээр та зөвлөгөө өгөөч. Яг тийм хүмүүс байдаг. Байна. Би бас яагаад ганцхан дан нарны мөргөл хийгээдсэн гэхээр миний сурч авч үлдсэн нь тэр байсан баггүй яг нарны мөргөлч яг нөө тогтсон дараа л та тий. Тэгээ өөр юм ингээд яг багш хичээл ордог шиг орох гэхээр би ингээд юу ихе мэдтгээс яг чиний хэлдгээр ингээд гацсан тий ингээд өшөө цаашаа энийг яаж уйлдуулах яа гэх нэг техник нэг тэр юм бас тань мэдхгүй тийм байгаадсан байгаа байхгүй. Багшийн сургалтанд суусан чинь одоо яг нөгөө тэр нөгөө зөв техник тий нөгөө хөл гарах юм байна тий анхшны үе юу хийх ёстой. За нөгөө байрлалуудын хувилбарууд гэж байгаа тий хялбар хувилбар, актон хувилбар гэдэг тий эдгээр ингээ ороод ирсэн чинь би энийг л мэдгүй байсан учраас ингээд цаашаа юу ч чадахгүй байгаад байсан гэж гэдгийг ойлгосон. Тэгэхээр яг ингээ гаццсан байгаа хүмүүс маань сургалтанд суув. Ямар нэгэн багшигаа олоод багш дээр авчих хэрэгтэй. Тэгээд багшаараа хөтлүүлээд зангацлуулаад явж байгаа тэр хүний чадамж ингээд гоё өсөө дахиад мэдрэмж нь ч гэсэн нэмэгдээд ирнэ. Тэгэхээр тэр хүн ингээ аяндаа учрыг нь олоод цаашаа явчихдаг. Багшоос айгүй чухалтай. Яг ингээ бид нар хөдөлгөөнөө бол хийгээд байгаа юм шиг нэг багш ирэл нэг хорогоороо нэг хөнгөө ингээл цангаад хөдөл нөгөө тэр нэг юунда яг хаасаныхаа зөв байрлалд орж байгаа бидэрээ мэдрэх тэр мэдрэмж бас их тийм гоё яадаг. Өөрөө өмнө нь хийгээд байгаа юм шиг байсан хэрнээ тэр нь яг бүрэн бас бишээс нэг яг тэр нэг моментод анзаардаг тий. Тэгэхээр тэр чинь ерөөсөө яг одоо йогийн техник байгаа даахгүй ямар техникээр яаж игээд ямар мэдрэмжийг аваад ямар булчингаа ажиллуулж юуг ажиллуулж юу мэдэх юм гэдэг чинь ерөөсөө яг тэр йогийн техник байгаа даа. Та түрүүн бас нөгөө амьсгалын талаар ярьлаа. Амьсгалаа тохируулах дээр энэ дээр бас та өөрийнхөө ашиглаж байсан юм уу? Одоо ашигладаг тийм арга техник зөв зарчим байвал тэр талаараас хуваалцаж яг хэдий хөдөлгөөнөө ерөнхийд нь нэг хийчдэг боловч бас яг амьсгал дээрээ ажиллаж чаддаг бүх хүн бас яг тэгж ажиллаж чаддаг тийм тэр талаар тэгээд би одоо яг нөгөө би өөр нь яг Венеса хичээл юу хичээлээ Венеса суурьтаа явчихдаг. Нурууны йогийн хичээл болон Венеса хичээл одоо орж ийн л да. Тэгээ йога данс йогийн бүжгээ орж ийн тийм. Тэгээ ер нь одоо би нурууны ангиач гэсэн жоохон Венеса суурьтаа явчихдаг байхгүй юм. Урсгал яг нөгөө ноцтой хүнд онцтой хөдөлгөөн одоо хит хязгаарлалтмал хүн ангид одоо байхгүй тохиолдолд ер нь хичээлээ урсгаа явчихдаг. Тэгэхээр би хүмүүст амьсгалыг ерөнхийд нь хамгийн ингээнээр юу гэж тайлбарладаг вэ гэхээр өндөрүүлж байгаа биеийг тэлж байгаа сунж байгаа хөдөлгөөн дээр амьсгал гаргана. Би хомж байгаа тонгоож байгаа бүгдийж байгаа энэ жижигхэн болж байгаа хөдөлгөөн дээр амьсгал гаргана гэж ойлгож. Яг үеихэндээ ингээд ерөнхийд нь тэгээ ойлгосон юм бүгдийгтэй амьсгал гаргалаа гэх. Угаасаа ингээд байнгын зааварчилгаа өгöd хаа хүн ингээ аяндаа автоматар ингээ амьсгалаа аваад гаргаад эхэлдэг. Ер нь яг ингээл ингээнээр ойлгож. Тэгэхгүй яг энэ байрлал дээр гар өргөхтэй амьсгал аваад амьсгалаа төвчсөн байжгаад тонгоохтой гаргах юм уу эсвэл эндээ амьсгалж агаад гаргах юм уу гэж нөгөө хүмүүс бүр яг детальны ингээд амьсгал гадаг гэхдээ тийм биш юу. Ерөнхийдөө ингээд амьсгалаа ерөнхийдөө зохицуулна. Амьсгал аваад гар өргөлөө. Тэгээ гар өргөөд бас нэг 2 3 амьсгал болж болно шүү дээ. Тийм ээ. Тэндээ сайхан амьсгаллаа яг амьсгал гаргах тэр моменттой урагшаа тонгоо. Тэ
ингээл юм гэсэн. Тэгэхээр илүү биетэйгээ өөрөө ярилцаад мэдрээд тэрнээс яг одоо энэ үед л зөвхөн амьсгалыг аав ч юм уу гаргана тийм автомат юм ерөөсөө байхгүй гэсэн тий. Автоматар тохиролцсон юм шиг тийм ярьдаг байхгүй. Нөгөө мэдгүй юм эхэндээ ялангуяа эднэр сурч авах үедээ яг нэг тийм юу хүсэж байдаг те яг нэг юм нөгөө математикийн томьёо шиг нэг тийм бэлэн юм яг яагаад яана гинэ гэдэг. Тэнгөө тэрний яг утгыг нь өөрөө айл. За йогийн бүжиг дээр та яг багшийн сургалтын дараагаас илүү сонирхож гүнзгийрүүлж эхэлсэн үү? Тэр талаасаа хэлээ. Тэр талаараа. Би тэгээд бас нөгөө босод эмэгтэйчүүдийн адил яг нөгөө гэртээ хүүхдээ хараад сууж байхдаа ингээд янз янзын нөгөө рэйлнүүд ингээд зүгээр сэвлээд байдаг байсан. Тэр нөгөө сэвлсээр рэйлүүд нь дандаа юм уурсгалууд дандаа юм уурсгал бүжиг тий. Тэгэл хараад боддог байсан л да энэ яг энэ мэрэгжлийн бүжигчтэй хүмүүс л ингэж хийх юм байна гэж бодоод тэгээд багшийн сургалтанд суусан чинь манай ангид нэг бүжигч охин байсан байхгүй юу мэрэгжил нь яг үндсэн мэрэгжил нь. Тэгэл би ангийнхаа охинд нөгөө рээлүүдээ үзүүлээл чи яг ингэж хийж чадна чи одоо ингээ өөрөө бүжигч юм чи ингээд хийлдэ яг энэ чиний уртгалаа таахгүй чи ингээд орлоод үзээрэй гэж нөгөө ангийнхаа охинд л ингээд санал болгоод идсэн. Тэгээд өөрийгөө ер нь яг одоо яваа данс тэглээд ингээд төлөвлөөд хүмүүс заагаад явна гэж юусоо төсөөлж байгаагүй. Тэгсэн чинь би юусаа яг энэ бүжиг рүү бол яг л дотоод мэдрэмжээрээ л орсон. Одоо ингээд би Венеса хичээл орж эхэлсэн. Одоо багшийн сургалтаа төгсөөд Венеса ч өөрөө цөөрний урсгал шүү дээ урсгалахгүй. За тэгээд нөгөө хүмүүстэй хичээл орчоод зааландаа ганцаараа үлдэхээрээ ингээд гоё дуу тавьж байгаа л йогийн асана толны юм ингээд хийж үзэл тэгээд хөл гараагаад үзэл. Тэгээд нөгөө дууныхаа хэмжээг мэдрэнэ. Хэмжээг мэдрээд хөдлөөд үзэн. Тэгэхээр би ингээд нэг л гоё бүжиглж байгаа юм шиг ингээд урсмаар санагдаад байсан. Тэгээд би хэд гэж оролдож үзэж байгаа. Тэгээд нэг удаа нэг гоё дуу байд би та хэдэд орж ирсэн да тэр одоо миний хамгийн анхны йога данс ахгүй юу тэгэлсэн. Тэгээд тэр дуугаа сонсчоод зүгээр би яг нэг төлөвлөж зураагүй. Зүгээр хөгжмөө сонсож байгаа л ингээд урсаал хөдлөөл гэсэн баггүй. Тэгэл ингээд урсаал хөдлөөл гэсэн чинь бүр айгүй гоё яг л би бүжгээ ихээр яг л нисэж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Бүр яг л нисэж байгаа юм шиг мэдрэмж авдаг тий. Ингээд тэр гоё зүүн мэдрэмж тий өөрөө таалагдах гэж тий. Тэгэл урсаал ингээд гарахт нь чи ер нь айгүй болж шүү. Яг л үзэд итгэрэлүүдээс ер нь болоод байгаа юм шүү гэж бодсон яг л адилхан тий. Би чадах юм биш ер нь хийгээд үзье гэж та. Тэгээд би нөгөө хийсэн хөдөлгөөнүүдээ каллиграфаараа зурсан. Зураад ингээд хийгээд үзсэн чинь одоо нөгөө йогийн одоо байрлалууд маань одоо нөгөө чангалсан бол буцаагаад эсрэг байрлалыг заавал хийх ёстой гэсэн үндсэн зарчимтай явдаг шүү дээ тий. Тэгээд би бас тийм байх хэрэгтэй байх гэж бодоод одоо байрлалууд нь хэр одоо хоорондоо нийцтэй байгаа гэдгийг харсан. Тэгээд хооронд нь одоо нийцтэй байдлаар ингээд бас жоохон юм урт хань оруулаад тий ажилуулсан хэсгээ буцаад сунгаад тий дараа нь одоо тонгоосон бол эргэж харж мушгаач гэх юм уу тий ийм хөдөлгөөнүүдийг экстратаа оруулаад тэгээ бүжиглсэн. Тэгээ ер нь дайжгүй хамгийн анхны бүжгээ ер нь хэд өдөр оролцож байгаад шууд гарч байгаа гэдэг чинь бас нэлээд хэд өдөр оролцож байгаа маа. Тэгээд ерөнхий одоо гараам гарч байгаа. Тэгээд өөрөө хийгээл яваад өөрөө л хийгээд яваад байдаг гэсэн. Тэгээд нэг багшийн сургалтынхан эхлээд өөрийнхөө үндсэн хуваарь ангидаа орсон. Ангийнхандаа ингээд бүжгээ сонирхуулаад орсон. Тэд нар маань бүр гайхалтай гоё хүлээж авсан. Хүүе багшаа ямар гоё хичээл орчвоо. Бас ингэж хийж болох юм биш үү? Тэ ямар гоё хичээл орчвоо. Би ингэж тэгсэн гэдэг аюу гоё мэдрэмжүүдээ хавуулсан. Тэр надад бүр ингээд гайхалтай урам зориг өгсөн. Тэгээд дараагаас нь одоо багшийн сургалтынхан бас одоо бас ингэж бүжиг дэглэж болно гэдэг утгаар санаа өгөх үүднээс багшийн сургалтын оролцсон байна. Зөв. Тэгэхээр та аюу гай өөрийнхөө яг нөгөө сонирхлыг ингээд тэндээс өөрөө эхлээд барьж авч аваад сонирхол судлаад
бас туршиж хийж үзээ. Тэгээ ингээд сайжруулах явсан биз дээ тий. Йог дээр бас нэг ийм яг мэдээж ерөнхийд нь йог гэдэг маш том нэг аав ингээд ухагтхан зүйл байгаа. Дотроос ингээд салбар одоо йогийн төрлүүд байгаа. Тэнгүү тэр дондоо виняса буюу одоо йогийн бүжиг дээр та илүү нөгөө өөрийгөө одоо сонирхолтойг болсон йогоор хичээл явцтаас олж мэдээд авсан байж тээ. Тэ? Яг энтэй адилхан бид одоо йогийн ингээд давтан байгаа тэр урсгал чиглэлүүдэд аль нь өөртөө тохирох байна гэдгийг мэдээж л нөгөө дасгал дадлага оршиж үзэж л илүү ойлгож авах бах тий. Тэрэн дээр та ерөнхийд нь нэг зүгээр хэрвээ ингээд зөвлөмж хийх боломжтой бол за йогоор хичээлж байгаа. Тэгтээ яг нэг одоо чиглэлийг байрж гүнзгийрүүлж хичээлдэггүй. Ерөнхийд нь ингээд хийгээ явж байгаа бол ийм юм байгаа шүү. Энийг нь бас илүү сонирхоод үзээрэй. Магадгүй та винесаа явах бусад урсгалаас нөгөө онцлог юм уу тий ялгаатай зүйл байдаг бол тэрийг нь бас дурдж өгөөч. Мэдээж ингээд нөгөө нэлээд тийм одоо смут гэх юм уу тий уян алархаа ингэж урсаж бүжгэлдэг болохоор бас нөгөө бусад одоо магадгүй хатгаа йога ч юм уу тий өөр йогоогоос нэг ялгаатай зүйл байгаа тий тэр талаасаа байлгүй яг уу йог ман дотроо одоо маш олон төр тэр туснаас сүүлийн үед ингээд орчин үеийн үед одоо ингээд янз янзын гоё ингээд орчин үеийн байдлаар хүмүүст ойлгогдохоор хүмүүс хүлээж авах байдлаар нэг гоё болж хөгжиж байна л та. Тэгэхээр нөгөө нэг би хүмүүсийг юу гэж хэлдэг вэ гэхээр хүмүүс йог гэр нэг л гээд ойлгоод тий тэгэл татгал гэж л энэ доторх төрлөөдгийн төдийлэн сайн зарим хүмүүс мэдтгүү. Тэгэхээр ер нь ингээд хатха йог, винеса йог, нуруны йог, тэ агаарын йог, зөөлөн йог, тэ гэх мэт ингээд ер нь эхлээд ер нь өөрийгөө бодно. Би ер нь ингээд ийм эрчимтэй дасгал хөдөлгөөнд дуртай хүн юм уу, тэ их энерги зарцуулах юм, өөрийгөө сайн дуртай хүн юм уу? Эсвэл би ийм удаан тайван төлөв юм дуртай хүн юм уу гэдгийг өөрөө тодорхойлно. Тэрийгээ тодорхойлж юм бол йогийн ямар чиглэл надад тогтхойг сонгоход илүү хялбар гэсэн. Тэ илүү тогтвортой байдлаар дасгал хийх дуртай хүн бол одоо магадгүй хатгаа яв, зөөлөө яв гэж болж байна тий. Илүү одоо энерги зарцуулах юм тий, power маягийн одоо зүйл дуртай бол илүү жоохон power тал руу тий, урсгал яв, power яв ч юм уу. Одоо агаарын яв ч юм уу. Агаарын яв дээр бас жоохон нөгөө хий төлөвтэй хий шар бадгана гэлээд гэжтэй хий төлөвтэй хүмүүс агаарын яв жоохон улам ингээд нөгөө хий төлөвт нь улам дүлгийн ингээд улам дэмжиж ах бас жоохон шинжтэй. Тэгэхээр нэг тийм жоохон хий төлөвтэй хүмүүс бол илүү нэг газар дулсан газрын тий тайван дүлгүүн яг сонгох юм уу тий илүү жоохон одоо хэд таймд нь илүү бас нэг газрын агаарын яваар хичээлэл бас сонирхолтой. Тэгэхээр ч бас нөгөө тухайн хүний бие даа ингээд өөр мэдрэмж өгөөд тухайн хүнийг ингээд тэнцвэрт байдалд оруулаад байгаа байхгүй юу? Хийж байгаа хөдөлгөөнөө ер нь тий. Ерөнхий бие винеса йогийн хувьд ялгаатай нь юусоо байрлал хооронд шилжилт нь маш гоё хялбар энгийн урсаж ороход гоё тата мэдрэмж өгөхөр тийм байдаг. За тэгээ винеса йогийг болохоор ингээд нэлийн хүчний power талдаа төлөвлөж болно. Илүү гоё хүн зөвлгөөн урсаад өнгөрчдгөө төлөвлөж болно гэх юм тий. Янз янзын байдлаар төлөвлөж болно. За миний хувьд болохоор винеса хичээлээ нэлийн энерги зарцуулсан power талдаа тий байдлаар одоо винеса хичээлээ хөтөлж явуулдаг. Миний өөрийн бас нөгөө сонирхол яг нэг тийм өөрийгөө сарсан тий булчингаа ачлуулсан, ачаалсан тий тиймэрхүү зүйлдээ яг өөрийнхөө темпэнд тааруулж юм тийм хичээлээ тэгж хөтөлж авч яваад байгаа. Гэхдээ би бас нөө заалан дээр жаа хүмүүсээ харж байгаа нөө хичээлээ хүнд хөнгөн тий ямар хөтөлөх үү гэдгийг харна. Гэхдээ яг миний өөрийн хичээлүүд төрлөөл нэлээд power талтай. Хий өөрөө өөртөө нуур толно тий сарсан байдлаар өөртөө зориулж хичээлээ ордог гэсэн хийдэг гэсэн үг. Бусдад орохдоо бол тухайн хүмүүсийн чадамж тааруулаад төлөвлөнө. Гэхдээ бас чамгүй бас би ингэ ачаал.
Гэрээс нөгөө Венеция яг гэхээр хүмүүс нь бас хэд ингээд дандаа оюун алархаа гэхээс илүү бас энд нөгөө хүчний техникүүд маш ихтэй тий. Тэгээ би нөгөө йога дансаа болохоор нөгөө Венеция ангида сард 2 удаа тэгээ 2 янзын шинэ бүжиг ингээд заагаад явцдаг. Тэгээ бусад өдрүүдэд нь яг нөгөө пауэр хүчний техникүүдтэй Венеция урсгалт явна. Тэгээ сарны мөрөөс, марны мөрөөсөд нь орчин. Тэгэхээр тэр хүн чинь бас нөгөө энергийн төвшөнд энэ ян энерги аль нь гоё ингээд идэвчээд явна. Ялангуяа эмэгтэй хүмүүс бол одоо тэр энэ энергийг идэвхжүүлсэн зүйлсүүдийг хангай хийж байгаа хэрэгтэй. Бидний эмэгтэй хүн юм чинь бидний одоо эмэгтэй энерги те энэ энерги давмгаар байх хэрэгтэй. Байгалаасаа өгөгдсөн зүйлээ гоё өнгөлж тэтгэж хайрлаж авах хэрэгтэй. Айлалыг нь гоё хослуулж бас тийм хослуулж явах хэрэгтэй. Юм тэнцвэртэй байдлыг л сайн хангах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нөгөө йогийн бүжиг ярихаар одоо яалтч одоо эмэгтэй энерги гэдэг зүйлийг ярьдаг. Тэгээ яг гоо ингээд зааланд хүмүүс ирэхэд яг ингээд энэ чинь зүгээр бүжиг биеийн хөдөлгөөн тэр хүмүүс ч одоо бие хөдлөх гэж ирж байгаа байхгүй юу. Гэтэл одоо яг цаад мөн чанарын утгыг олгоод их юм бол бид нэр бүр энергийн түвшинд сүнслэг түвшинд хийгддэг юм зүйл байна. Тэгээ яг энэ саяны таны тайлбарч өгсөн манай нөгөө подкастын нэртэй асуу яг ойлж байна. Амьдрал нөгөө арга билэг байлаасын гэдэг. Тэд чинь бас ер нь ингээ хүн өөрөө л тэрийг ингээ балансыг нь олох гэж бүр ингээ зорилготойгоор ингээ ажиж явахгүй бол ер нь баланс алдагдах байдал айгүй амархан тохиолдох магадaltaй ах шиг байгаа. Тэнгөт йог тэр дандаа йогийн бүжгээр бас бидний тэнцвэрээ ингээ олох, энергийн тэнцвэрээ хадгалахад бас бид туслах орон даваадлуудыг та сая дурдлаа. Тэгээ мэдээж та түрүүн хэлжсэн юм power одоо нэлээ өөрийгөө дайчилсан бас заримдаа одоо сорьсон тийм одоо асана хөдөлгөөнүүдийг бас хийдгээ гэдэг. Тэгээ таны хувьд өнгөрсөн хугацаанд хичээлж байхад тийм дурсамжтай тэгээ хийхэд нэлээ тийм магадгүй урт хугацаа нэлээ тийм хүчин чармаал шаардаад гэхдээ нэлээ тийм дараагийн түвшин таныг хөтөлжсэн тийм хөдөлгөөн байдгүй эсвэл ер нь ингээ бүжгээр хичээлийг авцаа танд ямар нэгэн тийм сонирхолтой дурсамжтай үеуд те мөчөө тохиолдож ирсэн бол тэр талаас асхаа болцооч. Яг йог гэхээр ерөнхийдөө бид нар бол мэднэ. Гэхдээ йогийн бүжгээр хичээлдэг хүмүүний бас тэр дурсамж те үйл явц яг ямар гэдгийг тэр талаас нь таас гоё сонирхолж ярьж өгөөч. Яг намайг сорьсон одоо байрлал намаа миний биеийг хөгжөхөд одоо маш гоё түлхэж өгсөн байл. Йогийн байрлал юм бол чатуранга. Одоо бид нар ингээд чатурангаараа буулаа буцаад түлхээд дээш артнах ордог тий. Тэндээсээ буцаад чатуранга дахиад түлхээд бан зардаг байхгүй юу. Тэр одоо ингээд дараагаасаа дараалсан энэ хөдөлгөөнүүд одоо миний мөрд одоо энэ яг урсгалыг би өдөр тутамдаа хичээлд оруулдаг. Хүмүүсийг бас би өөр чадамжтай олгомоор нь шүү дээ тий. Өөрөө чадамжтай болсон чинь. Тэг яг энэ миний биеийг одоо маш гоё чадамжтай болоход баталсан одоо онцгой байдал гэж нэрлүүл энийг нэрлэхээр юм да. Ямар юм бэ та яг надад яг чатуранга миний ингээд хамгийн одоо ороход хэцүү тийм асана байрлал байсан байхгүй. Ялангуяа энэ багшийн сургалтын үеэр өмнө нь болохоор нөгөө гэртээ ингээд өөрөө би даач хичээл хийдэг багт болохоор болоод ингээ ойлгоод байдаг гэсэн. Гэтэл миний энэ гарын булчин айгүй сул байсан байлээ. Бараг булчин одоо сайн байхгүй шахав. Тэгээ тэрийг яг нөгөө сургалтанд сууж байгаа хэвчээ нөгөө ангийнхантайгаа яриад ингээл янз янзаар хийж үзээд төвшөө. Тэгээ тэр үед би ойлгож авахгүй. Бирөөсөө нөгөө гарын булчинтайгаа ингээд сайн ажиллаагүй юм байна. Энтэйгээ ярилцаж сураагүй юм байна. Би өөрөө одоо яг энэ хэсэгтэйгээ одоо ажиллах илүү хэрэгтэй мэн гэдгийг тэр сургалтаас ихт айгүй ойлгож аваад хоёрт мэдээж тийм нөгөө миний хувьд бол тийм портон нөгөө сайжирч чадаагүй л дээ. Одоо ч ихтэй ер нь бол ингээд хичээж байгаа. Гэхдээ тэр сургалтанд сууж байсан үедээ харьцуулахад бол яг нөгөө өдөр болгоо ингээд баг оролдоод ахаар ингээд ахиц мэдрэгддэм байлаа. Тэгвэл бас таны хувьд адилхан чатуранга дээр нэлээд ажилласан юм байна тий. Би тэгвэл очиж байгаа багшаараас өөр гоё юм байна. Тэгээрээ чөлөөтэй. За тэгээ яг ийм бүжгийн хувьд болохоор би өөрөө одоо яг
өөртөө зориулж бүжгээхээр би илүү одоо энергийн түвшин, сүнслэг түвшин хийхийг, мэдрэхийг одоо мэдэрч бүжиглэхийг хичээдэг гэсэн үг. Ганцаараа яг өөртөө зориулаад хийхээр маш гоо тийм одоо эмгтээлэг байдлаа маш гомгөлж мэдэрч хийх хичээдэг гэсэн үг л дээ. Тэгээ ерөнхий одоо миний яг өөрийн үндсэн одоо суур зан чанар өгөөдлөө би өөрөө жоохон ян энерги давмгон багхгүй тий. Илүү тийм хүчний юм амар сонирхдаг тий. Яг ингээд намайг хүмүүс харахаараа айгүй гоё тийм эмгтээлэг зөөлөн ингээд чаддаг. Гэхдээ яг цаана би ч айгүй тийм жоохон ян энерги давмгаа төрөл юм багхгүй юу. Тэгэхээр би одоо юм сарны мөргөөс йогийн бүжгээрээ би өөрийнхөө одоо энэ энергийг аягүй сайн одоо сэргээж өгдөг гэсэн. Эмгтээлэг энергийн өөрийнх нь мөн чанар нь одоо яг энэ уурсан, тэгээ уян зөөлөн шин чанартай энерги байдаг гэж үздэг. Одоо өөрийнх нь байдал тийм ээ. Тэгэхээр яг тийм зүйлийг сэргээж одоо өгдөөхийн тулд өөрөө энэ биеэрээ ингэж уурсаж мэдэрч хийжээж тэрийг гоё юм болдог гэсэн. Одоо сэргээж өгдөг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг жоохон нэг тийм эргэтэлэг зан авир тий жоохон нэг чиг шулуун болох гэдэг үс би одоо маш их хүн бүжгээд л байдаг тий. Яг би өөрөө бас гэртээ дандаа эрэгтэй хүмүүстэй амьдардаг. Би өөрөө 4 хүүтэй. Тэр юм одоо ингэж тий дандаа л эрэгтэй хүмүүстэй амьдардаг тий. Тэгээ дээрэс нь өөрөө жоохон ян энерги давмгаалт байдаг учраас өөрийгөө айлуулах би одоо эмгтээлэг юм чинь эмгтээлэг энергээл аюу сайн өнгөлөхийг хичээж одоо зорж байгаа. Тэгээ тэр тал руугаа бас өөрийгөө илүү мэдрэхийг хичээдэг гэсэн үг. Сонсож байгаа хүмүүс маань багшийн маань сургалтанд очиод хамрагдъя гэвэл одоо их та багш маань хэд өдрүүдэд хэдэн цагаас ямар ангиудад орж байгаа вэ? Сургалтанд нь хамрагдъя гэвэл яаж холбогдож болох вэ? Стартаас тавчих мэдээлэлж. Ер нь би одоо нөгөө G River Ballet Institute ажиллаж байгаа. Явны хичээл орж байгаа. Тэгээ 1 дахь, 3 дахь, 5 дахьд болохоор одоо Japan Town гэдэг шүү дээ. Japan Town Four Seasons гэх салбар дээр 1 дахь, 3 дахь, 5 дахьд өдөр яг өдрийн цагаар явдаг. 2:20-оос 4:40 хооронд нурууны яг үеийн сая 2 анги дээр дараалалаад 2 анги орчдөг. 2 дахь, 4 дахь хаалтанд болохоор өглөө 6-аас 8:40 хооронд бас яг Венеса нурууны яг өглөө энэ дараалалаад орчдөг. Ярмаг салбар дээр ордог. Та заас нөгөө нурууны йогийг хальтурж, нурууны йогийн талаараа хоёлаасаа дээр ялангуяа нөгөө бид нар компьютерийн арт олон цагаар суух нь нэлээд ихсэн бараг хүн болгон ямар нэгэн байдлаар суудаг ажил хийж байгаа өдөр тутамдаа. Тэнгүүд ихэнх хүмүүс нуруунд суух юм уу эсвэл тэ хазаах мөрөд тохиолдол өлбөг болоод байгаа шүү дээ тий. Тэгээд яг тагшаа маань бас нэг нурууны йог гэдэг тий. Нурууны йогийн багшийн сургалт. Тэгээд та нурууны йогийн талаар бас нэмээд яриад сонирхож өгөөч. Ер нь нурууны йог ямар хүмүүс хамрагдах хэрэгтэй. Тэгээд ямар авч тустай байдаг тэр талаас нь. Тэр нурууны йогт хүмүүс заавал ямар нэгэн онцтой болсныхаа дараа биш, урьдчилан сэргийлэх зорилгоор явах хэрэгтэй. Өвчсний дараа биш тий. Нуруу гэдэг зүйл маань одоо маш чухал одоо зүйл байдаг. Хүмүүс бас ингээд төдийлөө өөрчлөлтөө явахгүй болохоор тэгээд яваад лээдэг тэгсээр агаад одоо айхтар одоо ноцтой шалтгаантай болсны дараа бүр оройтсны дараа нурууны яваад одоо зорж ирж байгаа хүмүүс их байдаг. Тэ нэлээд нэгэрсэн. Тэгэхээр одоо хүмүүс нэг зүйлийг л анхаарах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийхээс илүүтэй хүмүүс маань одоо өөрийнхөө өдөр тутмын дадлаа анхаарах хэрэгтэй. Тэр бүгдийг сод хийн тий. Би өөрийгөө анзаарна гэсэн үг л тий. Одоо бодон дээр очиж суухаараа ямар байдлаар сууж тийм хөлөө ачиж сууж тийм үү. Нэг тал руугаа ингээд сууж тийм үү тий дандаа. Тэгэхээр нөгөө нурууг ингээд асуудалд оруулдаг зүйл маань ерөөсөө л олон жилийн явцад давтагдсан нөгөө буруу дадлын улмаас одоо энэ гүд үүсдэг. Тэгэхээр
өөрийнхөө байрлалуудыг зөв болгох хэрэгтэй. Цуугтаа зөв суух хэрэгтэй тий. Тэгэхээр бүгдийг тэгэхээр хүмүүсээ одоо энэ нуруур бүгд юм гэж ойлгодог тий. Гэвтэл бүгдийг маань толгоноос эхэлдэг. Энэ толгой мөрний түвшнийхөө дээр биш урагшаа өнжөөд ирэхээрэл бүгдийг дэмдээд эхэлдэг гэсэн. Тэгэхээр энэ хамгийн түрүүнд толгой байрандаа байх хэрэгтэй. Бие засах гэж байгаа хүмүүст одоо зөвлөе л да. Хамгийн түрүүнд толгой мөрнийхөө түвшний дээр байх хэрэгтэй. За тэгээд цээжийг өргөөд мөрийг гоё хоошин доош нь буулгаж авчих ёстой. За доошо хийлийг нуруугаа сайхан татаад өгөхөөр за би маань өөрөө ингээд аяанда байгалийнхаа зөв хэлбэрт ороод гоё зигзэгэд ирдэг. За тэгэхээр энэ гоё байрлал маань одоо удаан олон жил ингээд бүтээгдсэн хүмүүс нэг юм гидээцсэн юм шиг мэдрэмж өгöd байдаг. Би гидээцсэн байна уу багшаа гэдэг тий. Ангийнхаар үгүй яг гоё твшгэн болоод ирж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг тэр одоо мэдрэмжээ өдөр тутамдаа мэдэрч л яг одоо бие засах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн амархан арга юм одоо юм хоёр гараа нурууны ингээд талаавчлаа чагтлан тийм үү. За тэгээд тохиошулуун жилээ өргөлөө. За ингээ өргөд өгөхөөр мөр доошоо буугаад цээж гоё ингээ өргөгдөд ирж байгааз тэгэхээр яг нуруугаа авч үлдээд гараа буулгач. Тэгэхээр хүний би яг зөв байлтаа. Ингэж татна гэсэн үг тий. Тэгэхгүй одоо яг толгоогоо хошин татлаа ингээд хэр одоо зөв засч байгааг нь мэдрэхгүй шүү дээ. Тэгэхээр яг саяны дараалал юм. Гараа артаа чагтлаад хошин шулуунжигээд яг тэр нурууны байрлал аваад үлдчихв. Тэгээ гараа суулж. Тэгээ яг энэ байрлалтаа зөв цэгсв. Тэгээ биега хоёр тал тэнцүү ачаал өгнө. Дандаа нэг талдаа цүнхээ өрөөд байхгүй, дандаа бүх юм нэг гартаа бариад байхгүй тий. Тэр дандаа ажиллаад байгаа тал нь чангараад идэг гэсэн. Нөгөө тал нь сул тийм ээ. Идэхгүй, булчин идэхгүй. Харцангуй сул гэдэг үл дээ ер нь ажиллана. Тэгээд удаан олон жилийн явцгаар яг одоо нурууны нэгдэл чангараад ирэхээр одоо морилд үсэх татах хэмжээний одоо чангарал үүснэ гэсэн. Дээрээс нь дандаа одоо хүлээ ач цуудаг бол бас арцэг ташаа дээрт оруулж болно, нуруу мөрөж болно тий. Тэгэхээр нөгөө буруу дадал гэдэг юм чинь одоо яг энэ айхтар энэ гүдэг үүсгэх юм шүү. Ерөөсөө жижигхэн зүйлээс л эхэлдэг тэр ингэхгүй. Тэгэхээр энэ өдөр тутамдаа ерөөсөө биеэл зөв байрлал байрч л сурах. Өний нэг дадлын ишэл чухалаа тий. Шууд нурваа нэг юм том байдлаар ч юм асуудалтай байдлаар ирэхгүйгээр жижиг тэр нөгөө үл ошоогоод юм анзаарахгүй байгаа үйл хөдлөл зан үйлүүд хоримтлагцаар агаад нэг өдөр асуудал болчтой. Тэгэхээр нуруугаа бас бид нэлээд сайн анхаарад тэгээ саяын энэ гараа ардаа ингээд чагталж хойноо авч агаад нуруугаа цавтаг энэ бол бас их та хичээл дээр орж исэн баг. Би бол марцсан л байсан. Та яг ингээд нуруугаа зассан чи айгуу гоё. Ингээд нуруу маань яаж вэ? Ингээд тэнийгээд ингээд гоё тээж нээгдэж өгч байгаа үстэй тий. Тэгэхээр энэ гоё мөрийг дандаа хоошиндоо. Тэгээ энэ хүзүү гоё дээшээ гоё ингээд цунаад толгой мөрний түвшнийхөө дээр байх хэрэгтэй. Хизээж одоо яг нөгөө булчингууд маань зөв ажиллана тийм ээ зөв ажиллана. Булчин буруу ажиллаад эхлэхээр л одоо нөгөө чангарлууд үүсэж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ нурууны диск гэдэг зүйлийг диск болон хөлийн ном хоёр одоо хоёулаа ажиллан сарниулах хэрэгтэй тий. Тэгэхээр нөгөө хөлийг бас хүмүүс аягүй хорхотуулдаг. Хөлийнхөө ууланд бас одоо хөлийн ном үүсэх тасгал байнга хийж авах хэрэгтэй. Диск гэдэг зүйл маань одоо бас нэг асуудалд ороод суугаад одоо ерхий зүлхээлт үүсчих юм бол одоо хүн төлждгүй одоо зүйл учраас одоо нэг асуудалд орвол одоо буцчих юм болох боломжгүй гэсэн. Нурууны морилтэй үед бол яг дасгалаар бол бүрэн засах боломжтой. Заагаад нүдчин дээр нь ажиллаад биеийг нь зөв байрлал байлгаад байхад одоо буцаагаад нөгөө гой тэрчлэх боломжтой гэсэн. Сая хүлээсэг дээр агшаа гутлын сонголтын дээр одоо анхаарах тийм зүйл байгаа л та тэрэн дээр бас байхгүй яг одоо нөгөө хөлийн гიშгэлт чи одоо нөгөө үсгийгөр одоо энэ гариныг одоо үсгий гэж бодоход үсгийгөр гიშгэлтлээ хөлийн өлмийгөр ингэ гიშгэлт босч байгаа. Тэгээд дээшээ хөлийн өвдөг бас ингэ бүтэн тэнийж одоо нугарч бүтэн тэнийж одоо ингэ хөлгөөнөр нэг далаацтай бүтэн байх хэрэгтэй байхгүй. Энэ дутуу тий өвдгөн хүртэл ингэ дутуу одоо тэнийгээд буцаад нугардаг ч юм тийм дутуу байгаад хахаар ер нь одоо хөдөлгөөний далайц одоо тийм буураад нэг юм тэрийгээ дагаад нөгөө биеийн ажиллах чадамж бас
буруу болчдөг гэсэн. Тэр нөгөө хөлийн ном гэдэг зүйлийг бас хүмүүс аягүй сайн анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Төдийлөн бас хүмүүс өвдөл заа өөрөө үздэг тий. Нэг чухал үздэг. Тэгэхээр хөлийн ном гэдэг маань маш чухал зүйл гэдэг тий. Хөлөнд маань одоо гадна дотно гэдэг хоёр янзын давхраг ном гэж байдаг. Тэрийг ингээд байнгын идэвхжүүлж үзэх хэрэгтэй. За тэгээд нөгөө гутал сонголтын дээр одоо хүмүүс яг одоо нөгөө ном үүсгэгчтэй гутал гэж ярьдаг л да. Тэгээ тийм гутал өмсөд яваад ахаас илүү яг татгал хийж одоо хөлийнхөө номыг одоо үүсгэх юм бол одоо өөрт нь удаан хугацаанд хэрэгтэй гэж зүйлмөр байна. Тэгэхээр одоо нөгөө хөлийн гутлаар хөлдөө өмсөх гутлаа сонгохдоо одоо нөгөө бүтэн гişг гэдэг байгаа шүү дээ. Одоо хит юм хавчиг биш. Хит бас том гэсэн биш тий. Яг л өөртөө таарсан хөлийг бүтэн гişг болцоо болгосон. Сая гутлын сонголтын дээр нэмээд өсгийтэй гутал эмэгтэйчүүд маань бол ямар нэгэн байдлаар өмсөж байгаа. Гэхдээ өсгийтэй гутал өмсгөөр нөгөө өвдгөө нуглаах, бүтээж явах, биеэ чангалах тийм ингээд хариу биеийн үйлдэлүүдээр үзүүлдэг. Тэгээ мэдээж нуруунд бол тэр сайнгүй байх. Тэгэхээр өсгийтэй гутлан дээр та ямар нэгэн анхааруул хүмүүсэл анхаарах өмсөхдөө анхаарах зүйл ч юм уу тэр талаас нь зөвлөгөө. Тэгэхээр өсгийтэй гутал өмсч болно. Өсгийтэй гутал өмсгөр бас нэг хөлийн ном бас аюу гоё байдаг шүү дээ. Өсгийтэй гутал гоё өмсөд сурцсан эмэгтэйчүүд аюу гоё хөлийн номтой байдаг. Тэгэхээр нөгөө нэг гол нь өсгийний өндөр аюу чухал тий. Өөрт чинь тухтай байх хэрэгтэй. Хит өндөр биш. Тий. Ямар хэдэн сантиметр байл тухтай байх юм тий. Өөрт чинь л тухтай байвал өсгийтэй гутал өмсөх юм одоо гэж байхгүй баха гайгүй. Гол хэд өндөр өмсчхөөр л одоо өөрт нь тухтай агаад тохгүй байгаад байгаа байхгүй эцэг өндөр өмсчхөөр. Зөв. Тэн дээр бас тэгвэл тохируулаад нөгөө өмсөх үедээ өмсөөл хамгийн гол нь хөлдөө эвтэйхэн гэдэг юугаа анхаарах юм тий. Тийм хөлдөө эвтэйхэн өөрт тухтай өндөртөө өсгийтэй гутлал сонгож үзэх юм шиг. Түрүүний цүнхний хэрэглэн дээр хинг ер нь эмэгтэйчүүд бол ингээд нөгөө нэг мөрөлдөг цүнх үүсдэг тий. Миний хувьд ч гэсэн ингээд бас гэдэг байсан. Одоо сүүлийн үед харин өөрөвч өөрхийг бас ингээд зориод өөрөвч өрөөд байгаа. Тэнгүүд яг ер нь ингээ анзаархад миний одоо чинь би бол ингээ баруун талаараа нөгөө бичдэг болооч тэр баруун талын гарын булчин зүгнээ бодвол илүү ингээ хөгжсөн байгаа даахгүй. Тэгээс юм өндөр ингээ барих ч юм уу тий өргөхөө бодвол баруун талаараа өргөнөөл. Тэнгүүд нөгөө хоёр талын булчингийн юу ч гэсэн ингээ арай өөр ах шиг байгаа. Тэгэхээр ийм юутай хүмүүс байвал бас яаж энийгээ тэнцвэрийг ингээ хадгалах вэ? Мэдээ зүүнээрээ илүү ажиллах хэрэгтэй юу яах вэ? Тэгээд цүнхний юун дээр анхаарах хэрэгтэй. Нэмээд 10 жилийн хүүхдүүдэд нэг 90 болсон өргөвчхийнх нь үрж байгаа. Гэхдээ өргөвч нь бас нөгөө хичээлээс нь хамаарат хүн түнгийн янз янз байгаа. Тэн дээр та анхааруулах зүйлүүд эндээс нуруу бол бид нэр айл болох эрсдэлтэй анхаарат эхлүүл зүгээр тусаах тий. Тэгэхээр одоо дандаа баруун мөрөндөө цүнхөө өргөдөг бол одоо зөв мөрөндөө өрнө. Сольж өрнө. Одоо зүүндээ өргөхөд нэг юм мөрнөөс гулсаж унжих гал эвгүй байдаг шүү дээ. Одоо зүүн талаараа өөрч сураагүй учраас үрээд сурчих юм бол яг адилхан ажин одоо мэдрэмж авах боломжтой гэсэн. Одоо сольж өрнө гэсэн. Тэ? Тэгээд магадгүй баруунда өөрсөн бол дараа нь ингээд ухамсарлаад зүүндээ дахиад хэсэг үрээд явчих юм. Ингээд дандаа л тэнцвэртэй ер нь ингээд дандаа л анхааралтай байна. Ингээд тэнцвэртэй л ачаал өгөх хэрэгтэй гэсэн. За хүүхдүүдийн хувьд болохоор одоо хамгийн том асуудал юм л та тий. Тэгэхээр миний бодлоор энэ сургууль дээрээ хүүхдүүдийг одоо дэвтэр номоо хадгалах шүүгээс болгох хэрэгтэй юм санагдаад байна тий. Шүүгээтэй болгох юм бол одоо хүүхдүүдийн хүнд цүнх үүж явах шаардлага. Хүүхдүүдийн дунд бол одоо бүтээлт машин цүнх үүрхээс гадна утасны хэрэглээ юм тий. Ганц хүүхдээс гэлтгүй одоо нөгөө том хүмүүсийн хувьд гэсэн. Тэгэхээр яг тэр утасны хэрэглээний хувьд ерөөсөө утсыг яг юм харааны төвшөнд байрч сурах хэрэгтэй. Биш юм. Харааны төвшөнд өндөр байх юм бол толгой байрандаа байх юм бол энэ нуруунд ирж байгаа ачаал хиймээ. Толгой урагшаа ингээд тонгоогоод ирэх юм бол энэ чинь нуруунд ирж байгаа ачаал хэд дахин их болол ирж байгаа. Тэгэхээр нөгөө бид нэг хэрэглээгээ бас нөгөө зөв болох хэрэгтэй байгаа ч тийм. Өндөр яг харааны төвшөнд ингээд байх. Зураг дараад байгаа мó гэж тэгээд
Тэр яг нэг юм жижиг юмудаар бид нар бас айгүй олон юм засаад ингээ анхаараа яваад Тийм засах боломжтой. Ерөөсөө энэ юу ч маш жижигэн зүйлийг л өөртөө хөвшүүлчих юм бол нурууныхаа насжилтыг уртсах бүрэн боломжтой. За тэгээ хүүхдүүдийн хувьд одоо нөгөө нэг би гэртээ болохоор юу хийдэг юм йогийн таграг ба штэ тийм. Йогийн дугуй гэж ярьдаг. Тийм зүйл бас юм байвал хүмүүс хүүхдүүдэд хэрэгтэй. Хүүхдүүд ч өөрөө нөгөө тоглох зарчмаар ингээд тэн дээр ингээд нуруугаа массажлаад гоё нурууныхаа чилээг гаргацдаг. Дандаа л ингэж явж байгаа юм чи тий. Тэн дээрээ ингээд тоглоод ингээд нуруугаа суллаад мөсөн булчингаас суллаад гоё ингээд цээжээ нэгээд өгчтэй. Тэгэхээр йогийн дугуй бас хүүхдүүдэд бас аюу гоё үр дүнтэй. Өдөржин бүтээж ирсэн хүүхдийг арай сайхан тэн дээр нэг 10 минут лагт болоод энэ 10 минутын чинь хүүхдүүд хөөхөн тоглоод биеийн ажилыг гаргацдаг. Нэг дасгал хийж яах гэж бодохгүйгээр зүгээр. Тийм, тэр ерөөсөө дасгал биш аахгүй юм бүрэнхий цайрган дээр өнгөрөөл өөрсдөд нь ч гэсэн айгүй гоё таатай. Сонирхолтой. Сонирхолтой байлаа. Эфтагшаас маань йогийн одоо йогийн тэр дундаа нөгөө нурууны йогийн талаар сургалтанд нь хамрагдъя гэвэл та нурууны йогийн нөгөө багшийн анги авч байгаа юу? Ер нь яг илүү нурууны йога дагнасан тийм сургалт орж байгаа болоо ойр үед. Сая 24 оныг дуустал одоо сургалтаа орж байгаа. 25 оноос хойш одоо энэ багшийн сургалтанд одоо хичээл арахгүй байгаа. Яг одоо энэ балет студидтэй л яг үндсэн өөрийнхөө ордог хичээлүүдэд ороо явж байгаа. Хэрвээ хүмүүс сонирхвол тань тийм орох юу байгаа л нурууны өгч бас бид нар ер нь хүн болгоныг хамрагдаад нөгөө анхан шатны саяын юм суур ойлголтууд ер нь нуруу гэдэг одоо нурууны хэсэг тэгээд ямар булчингууд байгаа тий одоо хөлийн давхаа хүртэл яаж нөлөөж ингээ энэ зүйлсээ ойлгоод авах нь чухал байх шиг байгаа тий яг үүндээ сайн ойлгохгүй учраас бид нар зарим нөгөө зан үйлээ анзаарахгүй мэдхгүй тэр нөгөө хэвээ ингээл сурцсан гэдэг байдлаар яваад байгаа. Тэгэхээр тийм сургууль юу байгаа доо энэ төлөвлөгөө хуваар одоогоор яг хийж төлөвлөсөн хуульсан зүйл одоогоор байхгүй. Тийм. За миний бас дараагийн нөгөө багшийнхаа яг сургалтанд хамраг багшийнхаа йогийн тэр дундаа нөгөө нурууны йогийн сургалтанд хамрагдана гэж боддیں۔ Тэгээ сүүлд нөгөө багшийн сургалт хэрэгтэй ер нь сууж яхад уул нь үргэлжлүүлээд хамрагддаг гэсэн бол цаг хугацааны яхан юу болоод давчи болоод хамрагдаж чадаагүй өнгөрөөцсөн. За тэгээ өнөөдөр нурууны хувьд бие сонсох хэрэгтэй. Бие л маш сайн. За тэгээ ингээд нэг хэсэг одоо ширээний ажлыг суугаад би ч өөрөө хилээд идэх байхгүй юу? Энэ чангараад байна. Одоо ингээд сууж нэх гоё ингээд бүх тийм өөр тонгооморч юм шиг тий. Тэр чинь л яг хийх ёстой юм чи би ч хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тийм мэдрэмж төрөл босоод цайхан санаагаад тий хөдөлгөөн хийгээд би хажлыг гаргачих ёстой. Ер нь болж өгвөл нэг 30 минут тутамдаа за байлээ нэг цаг тутамдаа босоод нэг хөдөлгөөн хийгээд би хажлыг гаргачаад тий өөрчлөлт ажил хийж ер нь их хэрэгтэй. Тэгээд тэгэхгүй нөө 4-5 цаг ингээд нэг байралтай ингээд сууцгаад одоо ямар ч эрүүл нуруутай хүний бид одоо асуудал үүсч эхэлнэ. Тэгэхээр нөгөө нэг жишээ яриа л да одоо хүн одоо нэг хичээл хийж удаан суусаар агаад залуухан хүүхэд одоо нөгөө дискнийхэн шингэн нь одоо ингээд шахагдаж гараад нуглан ингээд хоорондоо нэлсэн. Одоо тийм хүн бас байна. Тэгэхээр маш их өвдөлттэй болсон тий. Тэгэхээр тэр одоо юунаас болсон гэхээр зөвхөн одоо тэгж нэг байралд удаан сууж хичээлгээснээс болоод тийм болсон байна. Тэгэхээр диск гэдэг зүйл маань бас тийм чамархан урагдаад сүлхийгээд ивэрхий өсчдөг зүйл бас нэлээд тийм бат бүх тийм таслаг ширхгэн бүтцтэй тийм одоо эдээс бүтдэг тийм зүйл гэдэг. Тэгэхээр одоо буруу байрлал гэдэг зүйл маань тийм бат бүх зүйлийг хүртэл одоо тийм гинтл очруулах хэмжээний одоо эрсдэл авчдаг. Тэгэхээр ер нь босоод нэг сайхан хөдөлгөөн хийгээд тий нэг байрлал удаан суухгүй байхыг. Тэгэхээр бие аягүй сайн анзаараад яг биенээс бидэнд ирж байгаа тэр мессежийг аягүй зөв хүлээж аваад ойлгох нь чухал болсон тий. Тийм өөрийгөө одоо йог гэдэг чинь бол ерөөсөө л өөрийнхөө биеийг л
сонсох, таньж мэдгэл зүйл шүү. Тэгээ өөртөө л ажиллах зүйл. Тэгэхээр өөрийгөө сонсоод сурчих юм бол мэдэрдэг болсон бол босоод нэг сайхан хөдөлгөөн хийгээд тийм нэг өөрөөхөө би жижигэн зүйлээр ингээ асуудлаас хөнгөн гаргаад авчих боломжтой. За баярлалаа. Өнөөдөр йогийн бүжиг болон нурууны йогийн талаар бүгдөө гоё ярилцлаа. Тэгээд сүүлийн нэг асуултаа асууя. Би асууя гэж бодоо яваад байдаг байсан. Тэгээ багшаасаа бас хууштай байдал гэдгийг, хичээнгүй байдал гэдгийг айгүй хааш хардаг, анзаардаг. Тэгээ таны хувьд энэ хувийн сахилга батыг өөртөө ямар одоо тийм зарчим арга барил дээр суурилж одоо хөвшүүлсэн бэ? Тэгээд бид нэр сонирхоод яг эхлэх үедээ бол нэлээд тууштай байжгаад авч хугацаандаа бас ингээд яг тэр тууштай байдлаа хадгалж чадахгүй явах тохиолдлууд гардаг. Тэгээ тэр үед өөртөө хүм буцааж нөгөө зорж байгаа одоо амьдралын одоо зөв дадал хөвшил те хэм маяг хэрэглөгөө чиглүүлэх вэ. За яхаа шууд ингээ асуух юм бол яг өгдөө болгон одоо саданаага одоо өглөө болгон бяцлаглаа хийгээд юм уу те йогийн одоо нарны мөргөл юм уу эсвэл өөрийнхөө ингээд төлөвлөсөн асануудаа хийн гэдэг бол бас хүнээс айгүйх тийм сахилга бат шаардсан те. Тэгэхээр тэрнээр та өөрийгөө яаж ингэж энэ олон жил гоё тасралтгүй хөтөлж ингэж явуулваа. Таны туршлагаас би ер нь одоо нэг миний өөрийн одоо нэг тийм юу гэх юм энэ надад нэг тийм яг байхгүй байсан юм өөртөө суулгацсан гэж хэлэхээр бас нэг сонирн байна. Гэтэ ер нь надад юм тийм юу байсан тий би өөртөө ер нь аюу тийм үнэнч тий би энийг хийн гэсэн бол хийчдэг тий төлөвлөсөн бол заавал хийжиж одоо санаа өмнөдөг нэг тийм зан чанартай би түрүү хэлсэн нэг жоохон ян нэрээ давмгаа тий би аюух нэг бичдэг төлөвлөдөг төлөвлөснийхөө дагуу заавал яг тэр хугацаанд дагаад яг төлөвлөсөн зүйлээ хэд ганц явагч биш ер нь одоо бүх юм дээр яг тийм тий би маш их одоо төлөвлөж бичдэг байхгүй одоо энэ 7 хоногт энэ жил энэ сар тий ингээд ийм хийн одоо ийм хугацаанд гээд төлөвлөдөг. Тэрнийхээ дагуу яг ингээ ардын гараад тэгэхээр ингээд дараа нэг юм өөртөө дараа нь тэр нөгөө өөртөө авч байгаа мэдрэмж нь тэрнээс бүр хэд дахин илүү хэд дахин том гой зүйл ингээ надад ярьдаг байхгүй. Тэгэхээр тэрнээсээ л ингээд би одоо урам авч тий илүү зорилттой болж өөртөө үнж байдаг юм да. Ер нь хамгийн чухал нь өөртөө үнж байсан. Үнж байх юм бол тэгэл тэр дараагийн жижиг алхмууд юу их юм маш тодорхой болоод байна. Яа тэгээ багшаасаа ингээд багшийнхаа ингээд одоо сошиал хуудасуудын даахдаг. Тэгээд оруулж байгаа мэдээлэл тэгээд оруулж байгаа ингээд ширэлж чанаас бас айгүйх гоё inspiration бас мотивац авдаг. Мөн нэмээд бас сахилга бат гэдэг зүйлийг айгүйх мэдэрдэг. Тэгээд ямар ч зүйлээр хэлсэн байх хүн бас өөрөө нөгөө цагаа зориулах нөгөө зорилт гаргах. За тэгээ бас өөрөө яг тэрийг practice хийж жинхэнэ утгаараа л өөртөө ажиллах нь чухал гэдгийг бас дахиж ойлгож авлаа. Тэгээ миний хувьд бас йогоор л хичээлдэр байгаа. Гэхдээ бол нөгөө хүний төвшин хугацаас шаарддаг юм өөр байх. Гэхдээ ямар ч гэсэн ингээд багаар цаажраад байгаагаа анзаараад байгаа. Ямар ч өмнө нь бүрэн бас хийж чаддаг байсан. Аасана хөдөлгөөнүүдээ бол одоо нэг юм очрын ингээд өөрөө ойлгоо тэрэн дээр ингээ өөрөө ингээд ажиллаад байгаа. Гэхдээ нэг зүйлийг бас анзаарч байгаа нь багш бас айгүй чухал юм байна гэд. Тэгээ одоохондоо л яг онлайнаар ингээ өөрөө юм хийгээд байгаа. Тэгээ Монголд очихороо бас багштайраа очиод бас хөдөлгөөнүүдээ асаануудад засуулаад тэгээ яг ингээд нөгөө багшийн тэр нөгөө чиглэлүүд доор илүү их гоё йогийн бас замлаа өргөжлүүлээд явнаа гэж төлөвлөж байгаа шүү багшаа. Тэгээд баярлалаа. Хэрвээ та йогийн тэр дандаа нурууны йогийн ингээ дахиж авахаар болоод бас хуваалцаарай. Тэгээд нурууны йогид нас суух хүсэлтэй байгаа. Тэгээ өнөөдөр бас цаг заваа гаргаж нурууны йог болон йогийн бүжгийн талаар бас өөрийнхөө туршлагыг хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд үнэтэй цагаа бас ингээд бидэнд харамгүй зориулсан баярлалаа. Тэгээ олон хүнд бас хэрэгтэй мэдээлэл хүргэж чадсан байгаа гэж бодож байна. Тэгээд таны бас өөрийнхөө зүгээс нэмж одоо хэлмээр байгаа зүйл байвал та тэрийг
Тэгээ ваалтад хоёлаа өнөөдрийнхөө ярилцлага өндөрлөё. Аха. Одоо хүмүүс одоо ихэд тууштай байх юм бол одоо нэг зүйлийг чамаагүй ингээд дахин давтаа хийгээд л тэгээд тэр зүйл нь танд одоо эд шидгийг байдагт итгэдэг бол танд тэр зүйл яг жинхэнэ эд шидгийг өгөх болно л гэж хэлмээр юм тий. Дээрэс нь би одоо йогийн бүжгээ бас одоо хүмүүст бас илүү таниулах, сурталчлах, тэгээ хамтдаа бүр олноороо ингээд хийхийг одоо хүсдэг. Би ерөнхийдөө жилд нэг удаа нэг гоё сева юм одоо олон нийтийг хамаарсан нэгэнд хийчихье гэж төлөвлөдөг. Парк дээр ч юм уу тий. Энэ зам бас тэр төлөвлөгөө мань байгаа. Тэгээд одоо хичээлээр парк энэ одоо төлөвлөж яцмаар энэ оруулах. Тэгээд тэр одоо хичээлд нь бас Монгол ирсэн байж таарвал ирээрээ. Ямар баярлалаа. Тэгээд одоогоор нэг дөрвөн бүжигтэй болсон байна. Бүжиг гэдэг зүйл бас тийм хурдан ингээд дэглэгдээд гарчдгүй яг ингээд эхлээд ерөнхийдөө би тэр бүжгийнхаа ингээд дууг сонгодог байхгүй юу? Йогийн бүжиг маань илүү бас одоо нэг тийм сүнслэг энерги цаад мөн чанар нь тэг энергийн түвшинд хийгддэг учраас дууны бас удаан агуулга нь бас гоё сайхан өнгө хаястай, гоё сайхан магтсан тэг сайн бүхнийг дуудсан, урайлсан тэг хайрлсан ч юм тийм утга агуулгатай дуу байвал бас их зүгээр гэж боддог. Тэг эхлээд бол дуугаа тэгээд нөгөө дуугаа сонсоод яваад ингээд тэгээд тэр чинь шууд ингээд хийчихдэг. Ингээд сансаа эхлээд нэг оюун бодолтой гүйцэлж эхэлнэ. Одоо ажил гэр хоёрынхоо хооронд энэ одоо өргөлт дээр нь гараа өргөөд энэ ингээд одоо намсж байгаа хэсэг дээр нь би ямар хөдөлгөөн хийвэл одоо гоё мэдрэмж авч болох вэ гэж тэгээд төсөөлөөл яваад байна. Тэгж жагаад ингээд мэдрэмж авч ирэх юм аа одоо хийгээд үзье гэж тэгээд хийгээд ингээд төлөвлөд яг бүжиг маань өрнөгээд ингээд гоё дотроосоо гардаг байхгүй юу? Тэгээд одоо нийт одоо төлөвлөжсэн. Жилд ер нь одоо бодохоор нэг л бүжиг гаргаад байгаа юм да тий 4 бүжигтэй болсон байна. Цаашдаа би одоо гоё контемпорари бүжгүүдийг ингээд бодохоор гоё ингээд төрөлжүүлээд гоё ингээд иглүүл гоё юм шиг санагдаад байгаа зүйлээ тий модерн йога данс, контемпорари йога данс тий илүү балетын техникүүдтэй хослолтой йога данс Монгол бүжигтэй гоё хослсон гоё Монгол дуун дээр бас гоё йога данс байх ч юм уу тий ингээд гоё бодсон төлөвлөсөн юм бас их байна. Тэгээд нэг жилдээ бас нэг удаа юм сева хийгээд хүмүүс бас өөрийнхөө хийж байгаа зүйлийг таниулъя гэсэн төлөвлөгөөтэй явдаг. Энэ зам бас өнгөрсөн зам би Рио парк дээр хийсэн. Тэрний өмнө хүүхдийн парк дээр хийсэн. Тэгээд энэ жил одоо яах нь одоогоор тодорхойгүй. Ямар гоё юм бэ? Яг би тэр хэсгийг асуугээ бодчихсан байлж асуухаа яг мөчсөн байсан байна. Та тэгээ аюу гой тайлбарлаа. Тэгээ йогийн бүжиг маань яг өөр юм гоё урлагийн бүтээл байгаа тий. Шууд ингээд нэг ай 50 ч юм ингээ бүжиг хэлэхээс илүү тэр яг нөгөө та өөрийнхөө нөгөө илэрхийлэхийг хүссэн тэр нөгөө хөдөлгөөнүүдээ ингээд мэдрэмжээ ингээд бодож байгаа. Тэгээ тэрийг ингээд илэрхийлж гаргана гэдэг бас өөрөө ингээд зүгээр би ингээд миний бодоор бол яг урлагийн бас бүтээл байгаа байхгүй яг яг багшгаа яг ингээд бүжиглж байгааг арах тэгээ тэр хичээлд нь суухаар бол яг авч байгаа мэдрэмж нь ингээд өөрөөдөг нөгөө яг аяндаа ороо тэр нөгөө хөдөлгөөнүүдийг ингээд хийж байгаа тэр мөч бол яг л ингээд нөгөө нэг өөр гоё яагаад байдаг. Тэгээ таны тэр бүжиг дээр нэг зүйл бас аягүй чухал гэдэг. Хийхээс өмнө хүн гоё төсөөлөх хэрэгтэй. Би хүмүүстэй хэлдэг байхгүй одоо ингээд одоо илүү тэнцвэрийн мэдрэмж дээр суурилсан бүжиг одоо би тухайн хүмүүст орох гэж байгаа л би сурагчдад хэлдэг. Та хэд өөрсдөө гоё үзэсгэлэнтэй гоё шуугаар төсөөл. Ямар шууг гоё үзэсгэлэнтэй гэж боддیں۔ Тий хон юм уу тогос юм уу яг тэр шуугаараа өөрийгөө төсөөл. Тэгээ гоё тэр харагдах байдлын сонин биш тий. Одоо бүр дараагийн асуудал واخгүй хамгийн нэгдүгээр мэдрэмж байдаг. Тэгээд би шуугаар төсөөлөөд ингээд гоё ингээд нэс одоо хязгаар бугай дүүлэн нэс гэж хэлдэг. Эхлээд бол хүмүүс маань хөдөлгөөн зөв танилцаа тогтоочхороо дараа нь ингээд хөгжмөө сонсч эхэлдэг. Хөгжмөө сонсоод төсөөлөөд эхлэхээр жинхнээсээ хүмүүсээ хамтдаа нисч чаддаг. Тэгэхээр нөгөө нэг бүжиг йогийн бүжиг маань ерөөсөө тэр мэдрэмж
Тэгээ одоо нөгөө бүжгийн маань одоо янз янзын төвшнүүд хүмүүсийн штэ тий. Анх удаа йогоор хичээлж байгаа хүн чинь 10 жил хичээлсэн ч хүн чинь. Тэгэхээр ямар ч төвшний хүн хийж боломжтойгоор бас нөгөө бүжгийнхаа хөдөлгөөнүүдийг тэгэлж гаргахыг хичээдэг. Гэхдээ бас чамгүй сайн би ажилладаг. Би бүр үнэхээр гоё ажилладаг. Одоо тухайн бүжгийн одоо хөдөлгөөнийг хөгжим сонсохгүй одоо ингээд 30-40 минут одоо ингээд тасралтгүй бүжгийн маань онцлог өрөө тасралтгүй урсдаг байхгүй. Доод нь одоо 40 минут болчихно. Тэгээ ерөөсөө нэг амьсгалаа хослуулаад урсаад энэ тэгжээж бид нар одоо бидээ авах хэрэгтэй бүх юм авдаг. Тэгэхээр сая чухал юм юу хэлэх гэж байгаа юм мартчихв. Хөгжим сонсохгүйгээр тэр хөдөлгөөнүүдийг хийхэд 30-40 минутын турш ингээд тэр хүмүүс хөгжимгүй хийлгэхэд хүмүүс ядраад хийж чаддгүй. Хөгжмөндөө төвлөрөөд те өөрийнх нь төсөөллийг одоо хөгжүүлээд ингээд ургуулад те тэр хөгжмөндөө ороод ингээд хөдөлгөөнтэйгээ уялдуулаад тэр мэдрэмжээ бие илэрхийлэлээр одоо ингээд гаргаад хийгээд тэгэхээр хүмүүс хөнköön гоё ингээд урсаад ирчихдэг. Тэгэхээр нөгөө ялгаа нь йогийн бүжиг энгийн дасгалууд йогасаа ялгаа нь үсэн мэдрэмж дээрээ уялдуулаад илүү гоё тийм уран сайхны мэдрэмжтэй тий гоо уран сайхны мэдрэмжтэй хийгдэнэ гэсэн үг. Тэгэхээр магадгүй нөгөө йог гэхлээр яхан удаан темптэй гэж бодоод илүү жим сонирхоод гэхдээ жим гэхээр бас өөрт нь их таарахгүй. Тэгээ нэг дунд нь байгаа хүмүүс байгаа бол йогийн бүжгийг сонирхоод бас үзээрэй гэж хоёлаас хэлмээр байна тий. Тэгээд мэдрэмж бас илүү гоё. Өөрийнхөө булчингуудаас ажиллал чинь бас илүү мэдрэмж аваад ингээд enjoy болоод хийх боломжтой. Ийм гоё юу байна. Тэгээд хичээлийнхээ дараа бас ингээд юу яа гэх юм богинохон тийм одоо хүмүүс бяцлал хиймгэлж хэлчихээр бяцлал гэдэг чинь өөрөө маш том цар хувьтай зүйл шүү дээ. Тэгэхээр бяцлал хийн гэдэлцгээр айгүй мундаг хүмүүс бяцлал хийдэг би бяцлаж чадахгүй ах гэсэн тийм одоо хүмүүс бодол байгаа гэдэг. Тэгэхээр би хөнköön байдлаа бүгдээрээ ингээм хамтдаа богинохон оюун санааны аялал хийн гэж хэлдэг. Тэгээ дараа нь гоё биеийг нь одоо ингээд сайн мөртлөө ажилуулчлаа шүү дээ. Одоо дараа нь би нөө тархийн намраадаг. Одоо богинохон оюун санааны аялал хамтдаа гэдэг. 5-6 минут орчим тий. Хэдий чиний хүн төсөөлж аялаж чадна төдий чиний хүн тархиндаа гоё гүн амралтыг авч чаддаг. За тэгээд хамгийн сүүлд нөгөө йогийн одоо бүжгийн хичээл маань яг л нөгөө йогийн хичээл гэхэд зарчмаар байдаг тий. Анхаарал төвлөрүүлэх хэсэгтэй оргилгын йога данс бүжийнхаа дараа одоо богинохон оюун санааны аялал хийгээд дараа нь шаваа санаагаа игээд хүн босоод ирэхэд бүрэн дүүрэн цэнгэлэгтэй босоод ирдэг. Маш гоё мэдрэмжтэй босч ирдэг. Баяшаа шаа танаа гоё. Хамгийн лавтай хэсэг нь Ажилтны дараа яг тэр нөгөө амарч бие ингэж суллах тэр мэдрэмж бас гоё яадаг тий. Яг сайн ингээ ачаал аваад буцаагаад аваа. Тий. Би нөгөө гүүгээд байгаа агшаа жоохон. Тэгээд йогатойгоо хотлуулсан чинь бас айгу гоё санагдаад байгаа. Гүүхөр мэдээж нөгөө хөлийн булчин нэлээ ачаал авч байгаа. Тэнгүүд ирээд бас нөгөө йогийнхаа ингээ хөнгөн дасгалуудаа ингээ ихээр айгу гоё гүйлт йог хоёр маань нэрээ хотлоод байгаа санагдаад байгаа. Тэгээд ямар гоё юм. Сүүлийн үед бас гүйдэх хүмүүсээс олон болж байгаа чинь бас йогыг сонирхоод үзээрэй. Йог гүйлт хоёроос их гоё хослохоор санагдаад байгаа минь. Тэгээ багш маань түрүү нөгөө йогийн дайсаа ингээ бүр төрөлжүүлээд Монгол бүжигтэй тийм Монгол артын аялгаатайгаа хослуулаад эсвэл модерн чиглэл гээд ингээд төрөлжүүлээ явах гэж байгаа нь айгүй гоё санагдлаа. Тэгээ миний Монголд очиод бас багшийнхаа бас яг энэ йога дайсын чиглэлээр нь бас гоё хамтраад тэгээ өөрөө бас ингээ багшаасаа суралцаад ялангуяа тэр Монгол бүжигийн хэсэг нь айгүй гоё санагдаж байна. Би багадаа жоохон монгол хичээг оролцдог байсан. Тэгээд яасан бэ? Ингээд нөгөө жимд явах юм уу эсвэл зарим нэг йогийн хичээлүүд дээр зарим нэг багш нар маань чи ингээд бити бүжиглээд байгаач гэх. Тэгэхээр бүжиглэх гэдэг нэг тийм юу байгаад тэрийг бас йога данс дээр яг гоё ингээд эхнээс нь зөв системтэй сурч агаад сурчлаж үнэхээр яг гоё ингээд хичээлмээр санагдчихэж байна. Яг яаж юм
дараагийн миний бас нэг юм өөрийгөө нэг сорих аялал чиглэл энэ йогийн бүжиг бас байх шиг надад санагдаад байгаа. Тэгээд ямар ч сан яг яасан гоё юм бэ? системтэй гоё ингээ яг эхлэнэ гэж бодож байгаа. Тэгээд Монголд очихороо багш нараа очнаа. Тэгээ гоё яг системтэй хичээлж эхэлнэ. Тэр болтол ингээд юунууд үндсэн хөдөлгөөнөнд үндсэн байрлалууд дээрээ сайн ажиллаж байна. Аха. За тэгээд багштай маш их баярлаа. Тэгээд зорж байгаа ажил үйлс бүхэн нь гоё сэтгэгчлэн бүтээд за тэгээ энэ зам бас гоё парк дээр нээлттэй йогийн бүжгийг танилцуулах бас юм үйл ажиллагаа төлөвлөж байгаа юм байна. Мэдээлэл нь тодорхой болчихвол та өөрийнхөө сошиал хаягуудаар тавих бах. Тэгээд би та хоёроо зөвшөөрөл би таны сошиал хаягийг бас нөгөө подкастынхаа хэсэг дээр оруулчих. Хүмүүс бас дагаад мэдээлэл аваад болно. Аха. За тэгээ багштай маш их баярлалаа. Тэгээд зарсан төлөвлөсөн ажил болгоно нь гоё сэтгэлчлэн бүтэх болтугай бай. Тэгээд өнөөдөр цаг зав гаргасан баярлалаа. За жагаада бас маш их баярлалаа. Тэгээд одоо миний өчөөхөн одоо ертөнцийг сонирхож ингээ подкастт авирсан бас дахин баярлалаа. Тэгээ хийж байгаа ажилд нь амжилтыг хүсье, маш гоё зүйл эхлүүлж байгаа юм байна. Тэгээ чи минь чадах хаа өшөө олон гоё сонирхолтой зочдыг ураад сонирхолтой гоё яриа өгнүүлээрээ подкастыг нь дандаа сонсож байна. Баярлалаа. Агшаа тэгээд яг энэ эргэн тойронд маань хүрээлж байгаа энэ олон сайхан хүмүүсээс бас ингээд өдөр болгон уулзаад ингээд ярилцах боломжгүй байдаг ч гэсэн энэ сошиалын бас нэг даваа тал нь гоё мэдээлэл солилцоод урам аваа тэрнээс нь суралцаад бас хөглөгдөөд ингээд явдаг шүү. Тэгээд тэр хүмүүсийн маань нэг үнэхээр харахгүй та учраас өнөөдрийнхөө подкаст дээр бас энэ йогийн бүжгийн талаар бас ингээд подкастаараа дамжуулаад хүмүүстэй хуваалцъя гэд бодсон юм аа. Тэгээд зорьсон зүйл маань бас жоохон ч гэсэн бичсэн болов уу гэж найдаж байна. Тэгээд маш баярлалаа. Тэг өнөөдрийнхөө дугаарыг өнөөдөр өндөрлөе. Баярлалаа. Баярлалаа.